Сайн байцгаана уу? Болормоо коучтойгоо хийж байгаа ээлжид подкастын маань шинэ дугаар бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараараа зорьсондоо хэрхэн хүрэх вэ гэдэг маш амттай халуухан сэдвээр подкастаа хийх гэж байна. За тэгээд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамч гисэн. За Болормоо коуч маань Канадаас би Монголоос ингээд хоёр хязгаараас подкастаас хийж хүрэх гэж сууж байна. За тэгээ өнөөдрийн сэдв бол түрүүн хэлсэнчлэн одоо энэ зорилго тий ер нь яг хүн тавьсан зорилгодоо яаж хүрэх юм? Ер нь заавал зорилгодоо хүрэх хэрэгтэй ч юм уу, бүү ч юм уу? Ер нь хүнд зорилго гэж байх хэрэгтэй юм уу? Зорьсондоо хүрэх гээд одоо улаараа зүтгээд ахын зөв юм уу? Тий ер нь яг тэр хүрэх замаа бид нар яаж тодорхойлох ёстой ч гэдэг юм уу? Маш олон сэдвүүдийг хөндөх байх гэж бодож байна. За тэгээд подкастынхаа яг энэ асуултаар бас Болормоо коучээс асуугаад эхлэе гэж бодлоо. За зорьсондоо ер нь хэрхэн хүрэх вэ? Маш олон хүмүүс тэгж асуудаг шүү дээ, тий. Би яг нэг юм ингээд зориод бодцоод тэрэндээ хүрэх гэхээр заримдаа чадахгүй байна ч гэдэг юм. Зарим хүмүүсийн хувьд болохоор айгүй хурдан зорилгодоо хүрээл яваад байгаа юм шиг бидний нүдэнд харагдаад идэг, тий. Тэгэхээр энэ бүхний цаана яг гол бидний ойлгох ёстой чухал зүйл нь юу байд юм болоо? За, маш чухал асуулт. Зөндөө олон талаас нь бас ярьж болно. Тэгэхээр самадаг эдгэрэл талтаас холбож ярих гэвэл та тухайн тэр хүрэх гээд байгаа зорилгодоо хүрнэ гэдэгтээ нэг тийм бүрэн итгэхгүй байж болно. Өөрөөр хэлбэл би чинь аль хэдийн чи энийг тэр нь ингээд хүрээ ойртой гэдэг. Тэгэхээр би чинь аль хэдийн ухраад байдаг. Оюун санаагаараа бол энийг ингээ эгогоор бол хиймээр байгаа байхгүй тий. Гэтэл би чинь аль хэдийн ухраад хоошоо суугаад чи энэнд хүрэх чадамжгүй, энийг хүртэх эрхгүй гэдэг тийм хамгаалалтын систем одоо бид нар чинь ажиллаад байвал тэр зорилго руу одоо тэмүүлэх, энерги ирч хүч гаргах магадлал бас буурч болно. Дээрэс нь нэг чухал зүйл байдаг. Би амжилтанд хүрчүүл хүмүүс намайг таньдаг болно. Би зорилгодоо хүрчүүл энэ зорилгодоо хүрэхийн тулд би бас хүмүүсийн өмнө ил гарах хэрэгтэй болно. Одоо ингээд подкаст хийдэг ч юм уу те. Тэгтэл ил гарна гэдэг нь өөрөө асар том айдас. Хүний өмнө ил гарна гэхлээр хүний шүүмж одоо Монгол соёлд бол цаан хилам хүний нүдэнд өртнө гэсэн үг. Тэ. Гэтэл соёлоороо бид нар чинь нөгөө цагаан хил амд өртчихвээ, хүний нүдэнд өртчихвээ, хамаагүй гялалзаад маяглаад байваа гэд ингээд юм байдлаар өсгцэн шүү дээ. Гэхдээ нөгөө зорилгодоо хүрнэ гэдэг нь хүний өмнө ил гарах, итгэлтэй байх, үзүүлэх, харуулах юм байхыг шаардаад байвал тэгээд тэр тухайд эдгэрэл арай хийгдэж амжаагүй байвал ингээд ухраад байж болох нь байна. За түүнчлэн зорилгодоо хүрнэ гэхлээр чинь гадагшаа тэмүүлж энерги, эрчим хүч гаргана гэсэн үг. Бид эрчим хүч хэрэгтэй болно мөн үү? Гэтэл би чинь удаан хугацаанд өндөр стрессийн төлөвт араасаа хүн зүйл тохиолдоод тэгээ тэрийгээ сулж чадаагүй, тайтгарч чадаагүйгээр явчихсан хүүхэд насны травманы тогтоц өндөртөө байх юм бол ер нь сүрх сэтгэл хөдлөл нэлээд өндөртөө байх нь байна. Гомдон, тунин, гутран, айн, ичин, сандран, тийм ээ, ич гимшин ингээд тэр бол илүү хүчтэй гарч ирдэг. Энэ заяамал сэтгэл хөдлөл болооч илүү идэвхжил нь өндөр ингээд байдаг байх нь. Тэгээ энэ сэтгэл хөдлөл ингээд хүчтэй автчихлаар эн чинь нөгөө энергийг destructive energy буюу биеийн эрчим хүч гадагшаа үйлдэж бүтээх тэр энергийг өгөх хийж идэг. Төлвийг нь одоо өөрийн чинь унагж яадаг, мөхөөж яадаг, устгаж яадаг тийм энергийн төлөв рүү орчдөг байна. Тэгэхээр магадгүй хувь хүний үнэлэмжтэй холбоотой асуудал байхаасаа гадна зүгээр л би чинь өнгөрсөндөө гацчаад, травмандаа гацчаад бид чинь бүтээгч энерги, амин эрчим чинь ингээд хүчигдсэн. Гадагшаа энерги гаргах боломжгүй. Энергийн хамгаалтын төлөвд орсон байж болно. Тэгэхээр амь хамгаалах тэр инстинкт чинь чи гараад үйлдэл хийх юм бол чамд ямар ч энерги эрчим хүч үлдэхгүй. Учираас энийг хийж дэмий. Тэгсээс чи орон дээрээ хөвтөө дуцаа авахад өнөөдөр ингээл байжсэн дээр гараад үйлдэл хийх юм бол аюултай. Чи өвхөж магадгүй гэсэн
Одоо ийм байдал оруулах нь шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө залхуурал, ажлыг хоош нь тавих, тийм ээ. Тэгээд өөртөө итгэж хөдлөхгүй байх гэх мэтчил нөгөө амжилтанд хүрэхээс хоошин татж яадаг хүчин зүйлсүүд ингэж ард нь ажиллаж яадаг. Тэгэхээр саяны яриан дээр бүтээгч энерги гэдэг нэг маш чухал санаа гарах шиг боллоо. Тэгэхээр одоо яг зорьсондоо хүрнэ гэдэг нь илүү нөгөө бүтээгч энерги маань одоо эрчимтэй ч юм уу те идэвхтэй байснараа бид нэр яг зорьсондоо хүрнэ гэсэн үг үү? Тэгэд бүтээгч энерги гэж яг хүн болгоны дотор байдаг зүйл юм уу? Аль эсвэл одоо энийг бий болгох юм уу ч гэдэг юм уу те? Энэ бүтээгч энерги гэдэг маш сонирхолтой санагдлаа л да. Ер нь бол зорилготой хүрэхэд энэ бидний бүтээгч энерги их чухал юм байна гэдэг нэг санаа орж ирлээ. Тэгэхээр та энэ бүтээгч энерги дээр жоохон дэлгэрүүлээд гоё яриад өгөөч. Өндөр хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлүүд ялангуяа ичгүүр гэмшил, айдас бол 200 гигагерцийн үйлдэлтэй ч үлээ. 200 болон түүнээс доош гигагерцийн үйлдэлтэй. Тэгээд сэтгэл хөдлөл ерөнхийдөө 400-аас доош тийм үйлдэлтэй байхлаараа гадагшаагүй үйлдэлд хэмжигнэ шүү дээ. Vibration үйлдэлтэй байхлаараа destructive буюу таныг хоошин татж яадаг, мохоож яадаг, нурааж яадаг тийм энергийн энергийн хэмнэлд орчиж байгаа. Долгионд орчиж байгаа. Тэгэхээр ингээл юм бүтээх гээл зүтгээл юм бүтэхгүй нураал яадаг магадгүй. Ерөнхий танаас гарч байгаа, ундарч байгаа тэр зүрхнээс чи ундарч байгаа сэтгэл хөдлөл ерөнхийдөө яах нь үйлдэл нь доогуур байх нь шүү дээ. Тэгээд эдгэрэл хийгээд энэ хүчтэй сэтгэл хөдлөлийн энерги тэр эрчим хүчийг хуургаад одоо дээд сэтгэл хөдлөл болгож хуургаал ахлаар ерөнхий биеэс гарч байгаа ундарч байгаа сэтгэл хөдлөлийн эрчим долгион нь 400-аас дээшээ гараад ирэхлээр хүн ерөнхийдөө бүтээдэг энерги рүү орно гэсэн үг. Тэгэхээр би 50% алхмаа хийн, би хичээл зүтгэл гаргана. ертөнц дэлхийн надтай 50% уулзаж намайг миний эрчим хүч хөглөж намайг урагшин татаж явна. Би өөрийгөө өстөж басгаж ширээд мотивацжуулаад энийгээ хий, тэрийгээ хий, чи ёстой амжилтанд хүрнэ гэд хэдэн мянган удаа хэлээд тэр гой бүтээгч энергитэй хөтлөгдөж ундарч ийм хөнгөхнөөр бүтээх үйлдэх амжилтанд хүрэх тийм гой нөхцөл байдлыг хязгаарч гүйцэхгүй. Тэгээд ирэхээр л нөгөө манипуляц хийх, өөрийгөө ингээл байнгын менеж хийх, байнгын мотивацжуулаад элдв юм хэлэх юмнуудад орчоод байна шүү дээ. Илүү хичээл зүтгэл гарах гэдэг байхгүй. Тэгэл биеэс чинь их хичээл зүтгэл гаргаад ингээл яваал удаан хугацаанд явна, туйдаал, ядраал, унана. Тэгээд туйлдалд ядралтаа өөрөө зөвшөөрөхгүй. Ядрахыг, амрахыг зөвшөөрөхгүй. Амраал чимээгүй байгаал юу ч хийхгүй ингээд сухаар өстө дотроос тавчтаал нөгөө хамгаалах зүүн чинь ажиллаал чи өстө юу хийгээд байгаа мэ хамаг цагаа барчлаа гэл тэгэл босож ирээл ажиллаа байвал нөгөө нэг бүхэл эргэтэн систем чинь гүн амралтыг авахгүй дандаа стрессийн төлөвтөө яваал удаан хугацаанд бие эргэтэн чинь доголдол үсээд тэгээ юун амжилт юун бүтээл байтугай эхлээд ирүүл баяа л гэдэг юм руу орчихно. Тийм ээ. Тэгэхээр энэ самадаг эдгэрэл чинь та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн төлөвүүдийг ингээд амь хамгаалах зөнгөөр идэвхжиж гарч ирж байгаа энэ хамгаалалтын сэтгэл хөдлөлийн төлөвүүдийг өндөр идэвхжлийн суллаад сэтгэл хөдлөлөө ингээд удирдаад сурчвал хөнгөхнөөр аяд зөнгөөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө ингээл аяндаа бодохын төдийд юм чинь бэлдэг болж эхлэх боломжтой. Ингээд хэлчихэнгүүт багшаа би одоо ингээд ерөөс юм бүтэхгүй ингээд ах юм аа. Эсвэл ингээд яг л одоо л миний санснаар бүхэл юм бүтэх ёстой доо гэд ингээд явж ядал болохоо олчод байх юм аа гэх. Тэгэнгүүт дахиад зуралцчих байгаа юм. Одоо л ёстой яг эдгэрэл хийчлээ шүү. Одоо л ёстой миний юм санснаар бүтээ шүү. Одоо болох нь үгүй юу гэл нэг энд ийм цээжин чангарал үсэл нөгөөдхөө бодоол чангараал дахиад нөгөө стрессийн төлөвтөд орчиж байгаа. Зүгээр л магадгүй тэр бүтээгч энергитэй хөтлөгдөөд бүтээж байгаа үед би юу хиймээр байна? Энэ хороо дээр юу бүтээмээр байна? Юуг хинд өгмөр байна? Яавал хүмүүст маш гой бэлэг барьж болох уу?
юу хүнд хэрэгтэй байна гэдэг хүн төвтөөгөр бусад төвтөөгөр үйлчлэл төвтөөгөр ингээд үйлдэж эхэлж байгаа байхгүй. Би өөрөөсөө альчиж байгаа. Өмнө нь бол надад жоох ичхүүр би ингээд өөрөөсөө гимшдэг тийм юм байгаа. Тэрийг дарахын тулд би амжилтанд хүрэх хэрэгтэй. Тэрийг хаахын тулд. Дахиж хизээ чи муухай мэдрэмж авахгүй тулд би амжилтанд хүрэн үн цэнтэй хүн болно. Хувиргаад эдгээд ихсний дараа бол амжилтанд хүрнэ үгүй энийг чухал бишээ. Зүгээр л би энэ дэлхийд ийм гоё юм хийж өгмөр байна, үйлчлэмээр байна. Хүмүүст ийм юм хэрэгтэй байна. Тийм байна. Тэгэхээр нөгөө эдгэрэл гэдэг чинь бүтээгч энергийн одоо их үндэс болж байгаа шиг байна тий. Хүн яг эдгэрэл хэр сайн хийцснийхээ хэрээр тэр бидний бүтээгч энергийг илүү идэвчээд тэгээд тэгснээрээ илүү зорсондоо хүрэхэд арай юм дүт амар хялбар болох нэ гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө 50% нь өөрөөс шалтгаалаад нөгөө эзэн хичээвэл заяа хичээн ч юм уу тий. Чи өөрөөсөө шалтгаалах юм хийчихвэл хорвоо дэлхий чамд үлдсэнийг хийж өгөх гээд байж гэдэг юм уу. Тэгээд энэ дэр нөгөө нэг квант физик энтер гэж зөндөө олон гоё юмнуудаас дараагийн подкастуудаар яригдчих болох бах тий. Тэгээд энэ дэр нэг асуулт байна. Дөрөв нөгөө нэг би ингэж бүр зүтгэсээр агаал энэ амжилтанд хүрэхгүй бол болохгүй гэд нэг зүтгэж байгаа нэг хэсэг. Тэгэнгүүт зарим хэсэг нь ингээд дуртай ажиллаа хийж байгаа учраас би ядардггүй гэдэг нэг хэсэг байдаг шүү дээ. Би одоо шөнө 4 цаг унтсан ч амар иш хүчтэйгээ ингээд дуустдаггүй гэд тий. Тэгэнгүүт тэр нэг одоо би ингээд бодоод хахад яг өөрийнхөө жишээн дээр одоо нэг хэдэн жилийн өмнө яг би энэ дуртай амиа олчлоо гэл тэр үедээ өглөө нь 7-оос эхлээл 11 хүртэл ажиллаад буцаж үргэлжлүүлж онлайн уулзалтанд ороод ингээл үнэхээр тэр энерги ингээд фул байсан яг би дээр мэдрэгдээд байдаг байхгүй. Тэгээд тэр яг циклэр гэх юм уу тэрүүгээрээ ингээд нэг 2 жил яваад 3 дахь жилээсээ бүр ингээд өөрөө ирэхгүй нэг юм сонирн болоод ирж байгаа. Магадгүй тэр нь одоо burn out гэж нэрлээд ажлаас хашрах хам шинж рүүгээ орсон юм уу би ясаа мэдэхгүй байна. Энд дээр бас танаас асуумаар санагдаад байна. Нөгөө нэг миний амар гой дуртай ажил чинь ингээд нөгөө дуртай байх үедээ миний бүтээлч чанар гэх юм уу да юм болгоныг ингэчүүл зүгээр юм болов тэгчүүл гоё юм болов гэл сайжруулах өнцгөөс хардаг байсан тэр ирч хүч маань би дотор ингээд дуусч байгаа юм яг мэдрэгдэжсэн байхгүй. Нэг л ийм сонирхолтой санагдаал, нэг л ядраад, нэг л ирч хүч сулраад тэгээ ёо ядаргаатай нэрэ дахиад тийм уулзалттай байлуу ч гэдэм үү те. Ядаргаатай дахиад тэрийг хийх ёстой байлуу гэдэг ийм сонин төлөв рүү шилжчихсэн байсан л та. Тэгэхээр энэ нь одоо тэр дуртай ажиллаа хийхээр бүтээлч энерги гой сэргээл ирч хүчтэй нойр мойр тоохгүй байна гэдг нь эрүүл зүйл байдаг юм уу? Тэгээ дээрэс нь тэр яг ийм би заавал энэ тал хүрэх ёстой гэж ингэж зүтгэж байгаа хоёрын ялгаа нь юу байгаад идэх юм бол тэгээд ер нь яг эндээс burn out гэдэг зүйл бас гарч ирэх байх гэж бодоод байна л та. Та миний асуусан саяны замбраагүй юмнуудыг нэг нийлүүлээд нэг гой хариулт болгоод өгөөч. За тэгээ замбраагүй биш тодорхой байна. Мэдрэлийн тогтолцоо энэ самада гэдэг рэлд нэг юм байгалийн ритмийг дагах тоормцлох чадамж гэж нэг юм байгаа. Хорвоо дэлхийн бүх юм одоо энэ хорвоо дээр амьдарч байгаа хүнээс бусад амьтад ургамал, улирал энэ цаг агаар тэгээ энэ бүх дэлхийн ертөнцийн бүх зүйлс байгалийн ритмийг хуулийг дагдаг. Хүн харин эго одоо юу гэдгийг те цаад хүний өөрийн тэр сонирхолтой өгдлөөсөө болоод хорвоогийн хуулийг харин зөрчих хандлагатай болдог. Тэгээд дуртай ажиллаа хийнэ гэдэг чинь мэдээж тэндээс ингээ хүсэл төрж ин энерги төрж ин мөн үү? Тэр байна. Тэгээд тэр ямаа гүйцэлдүүллээ унтах цагтаа өөртөө дохио өгөөд өөрийгөө зориудаар буулгаж унтуулдаг. Зориудаар буулгаж өөрийгөө амраадаг. За одоо маш хүнд trauma бүхий үйл явдал боллоо. Зориудаар өөртөө зогсолт хийгээд энэ энергийг суллаа шүү. Одоо 5 минутын 10 минутын завсарлага авъя. Хайртай хүмүүсээ нэг тэврээтгэе дэмжлэг аваатгаа жоохон амсгий гэдэг. Тэ? Магадгүй өмнө нь тэгэж ажиллаж байх үед би анзаарагддаг байсан байж болно. Би угаасаа ерөөсөн бид юу болж байгаа сонирмш. Ядарж байгаа дохиог мэдэрдэггүй, анзаардаггүй, өвдөж байгаа өвдөх дохиогч мэдрэхгүй, тийм ээ. Ихэнхдээ ийм хөдөлмөрч хүмүүс чинь бараг нэлээд өвдснийхаа дараа л мэддэг байгаа.
Бүр өвцснийхаа дараа л мэддэг. Тэгээ мэдээж эн чинь нөгөө бидний нийгмийн байгаа байдал, соёлын траума, нийгмийн хүлээлттэй их холбоотой. Ер нь ингээд ер нь л амралтгүй л бид нар ингээд зүтгэх ёстой. Зогсож болохгүй. Яагаад өдрийн цагаар ингээд унтаа залхуураад байгаа? Бие сонсоод бити маяглаатай. Гэн багасаа бид нарыг тиймэрхүүг сонсож өссөн мөн үү? Яагаад бие чагнаад байгаа? Юундаа нялцганаад байгаа юм тэргээ те. Тэгэхээр бид нар чинь нөгөө балчир үеэсээ бид нэр зогсолтгүй урагшлах хэрэгтэй юм байна гэж. За тэгээд боломж олдсон дээр буюу гоё ажил олдсон дээр бид нэр ерөөсөө ингээд энийг боломжийг тултал нь ашиглах хэрэгтэй юм байна шүү гэдэг нэг юм байна. Тэр магадгүй соматик эдгэрэл рүү орохоос өмнө угаасаа ихэнх хүн одоо солонгоо гिचээж гимших гэсэн үг те. Ихэнх хүн би ч адилхан би өөрөө 3 сартай хүүхэдтэй хэрнээ ажилдаа буцаж орж ирсэн. Тэ? Гэтэл тэр үед миний бие сэтгэл бэлэн байсан уу үгүй. Зүгээр л би анзаараагүй. Мэдхгүй байсан. Хүүхдээ 8 цагт унтуулчаад 9 цагт уулзалтанд орж байгаа чинь. Тэ? Тэгээ хүүхэд уйлах юм бол очиж зохицуулчаад буцаж ирээд уулзалтанд ороод юу ч болоогүй юм шиг. Энэ бол ерөөсөө оюун санааны нөгөө майндын бие арчиж идэг. Mind overrides the body буюу биеэс дохоо ирнэ. Нөгөө байгалийн ритмээ нэхэд мөн үү? Одоо амрах цаг чинь шүү. Одоо бие сэтгэлээ сэлбэх цаг чинь шүү. Одоо ресет хийх цаг чинь шүү. Амьсгал чинь буух хэрэгтэй биш шүү гэ дохоо өгнө. Тэр дохоог цаашаа чимээгүй дугуй. Ийм гоё юм болж ах чи юу яриад байгаа юм? Ийм боломжийг алдахгүй штэ гэж арчаад байгаа юм. Самата гэдэгрэл болохоор тухайн мөчөд биеийнхаа сигналыг сонслоо, анзаарлаа, буулгалаа, хэрэгтэй юм өглөө, хэрэгцээг нь хангалаа. Би өнөөдөр түвш дуусаад машин гаццсан хойно машина одоо ядгийн хүмүүсийн тэмцэлцээгээр чирээд түрээд бензин коллектор очиод бензин хийх биш те. Одоо ингэж харин дуусгаад эрэхт нь анзаарлаа, дохоогоо анзаарлаа, очил цэнэглээл амраачих. Ийм л юм байна. Тэгэхээр burnout-ийн урдч шинж нь болохоор яах нь бээс таслагдсан байдал бидээр болж байгаа процессыг мэддэггүй байдал. За энэ нь болохоор соёлын траума, одоо бидний энэ боловсролын систем, бидний өссөн төссөн орчны нөлөөлөл, сонссон зүйлстэй бас холбоотой байж болох нь. За тэгээд ерөнхийдөө ингээд хэрэг сонсвол бидний үн цэнийг бүтээмжтэй, амжилттай маш их холбодог. Чи энэ хүмүүс шиг л амжилттай болмоор байна. Чи энэ шиг сайн биш байна. Чи ерөөсөө залхуу байна. Залхуу хүүхэд муу одоо ийм ажилсаг л байх хэвээр ингэж ижил чи хөдөлмөрч ажилсаг юм зүтгэлтэй байж ижил сайхан амьдрах шүү гэж. Гэтэл эн чинь яг үнэндээ бодит үнэн биш байгаа байхгүй. Зүтгэл мэдээж танаас мэдээж хичээл зүтгэл effort гарна. Тэр effort-ыг хизээ гаргах уу? Хизээ зогсолт хийх үү? Хизээ амралт хийх үү гэдгээ мэддэг байх. Бие сэтгэлийн хувьд нэг байгаад анзарахдаагаар тэр өсөж хүн болох юм бол бид нар яах нь ашлааш хашрах хам шинжинд хүртлээ өөрийгөө туйлдтлаа явуулаад тэгээс үлдээ нөгөө байгууллагын хортой ажилтан болчдөг тий. Байгууллага нөгөө хамгийн зүтгэлтэй ажилчин сүлдээ байгууллагын хамгийн хортой ажилтан болоод хамгийн ааштай ажилтан болоод хуурдаг тийм ээ. Тэгээс үлдээ өөрөө ажилласаа халагдах болдог ш тийм ээ. Тийм байдалд хүрэхгүй. Тэгэхээр үн цэнийг бүтээмжтэй холбож байгаа бие сонсохгүй байгаа байгалийн ритмийн эсрэг угаасаа энэ капитализм, социализм, ер нь измүүд чинь байгалийн ритмийн эсрэг ямар нэгэн стандартад хүнийг тулгахын төлөө дандаа зүтгүүлж яадаг. Гэтэл хүн чинь ямар нэгэн стандарт идеализмээр одоо ингээд хавчигдахшгүй өвөрмөц тийм юм байгаа тий. Нэг юмний төлөө энэ л зөв шүү гэд явж байгаа чинь өөрөө хатуу үзэл байдаг. Буддын ухаанаар бол хатуу үзэл буюу бодит үнэн биш байдаг. Илэрэл байж байдаг. За зарим байгууллагууд болвол үгүй чи одоо ажлын цаг тарцсан байх чинь гэртээ хараа. Гэр бүлтэй цагаа зориулъя. Хөөгөөд явуулчих. Зарим газар нь болохоор эсэргээрээ чи яхаараа ингээд ажиллаа дуусаагүй чи шүн чамаагүй суугаад цалин авч чи хийх ёстой штэ ч гэдэм үү те. Нэг гадны хүчин зүйл нөлөөлж байна. Тэгвэл хүнд одоо тэр burnout болоход өөрөөс нь гадна тэр гадаад хүчин зүйлүүд бас нөлөөлж байгаа нь мэдрэгдээд те. За чи өөрчлөлт хийх цаг нь болжээ гэж одоо тэр нэг дохиог
яг ингэж хүлээж авах тэр шинж тэмдгүүд нь юугаар илэрдэг вэ? Одоо бие дээр тийм ээ. Одоо ямар үед би өөрчлөлт хийх ёстой болчихжээ. За энэ миний байх ёстой газар биш юм байна ч гэдэм үү те. Тэр мессежийг. За тэгэхээр хүнээс шалтгаалдаг, дотоод ертөнцөөс шалтгаалдаг ийм шалтгаанууд байж болно. Нэмээд бид чинь гадаад орчныхоо бүтээгдэхүүн учраас системийн ямар систем дотор яаж ажиллаад байна гэдэг чинь үнэхээр чухал нөлөөтэй. За байгууллагад ороод ажилласан чинь тантай зөрчилдөхүйц үнэт зүйлстэй. Үнэт зүйлсийн зөрчил явагдвал тухайлбал ёс бус юм хийдэг, ерөнхийдөө шудраг бус тийм манлайлалтай буюу танил талууд нь албан тушаал агтдаг. Тэг хичээл зүтгэлтэй мундаг байгаанууд нь албан тушаал агтдаггүй, хин нэг нь тал засж ээж, бялдуучилж ээж, эсвэл одоо юу гэдгийг ахуул өгж ээж янз бүрийн боломжуудыг бий болгодог. Гэх мэтчлэнгээр хортой соёлтой байх юм бол дээрэс нь өөрийнх нь үнэт зүйлсэн дээр нь асар том зөрчил үүсч ивэл тийм ээ. Би энэ чинь зөв зүйл биш штэ гэдэг тохоо мэдрэгдээд гэтэл байгууллагын систем энийг хийнэ. Нуун дарагдуулаад чамаагүй энийг хийнэ гэд ингээд байвал тэр хүн ажилдаа ирэх болгонд хором тутам ажиллаа хийх болгонд үнэт зүйлсэн зөрчил явагдана. Дотор зөрчил явагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр хоёр энерги уулзлаа. Дотоод энерги чинь бие бинийгээ ингээд дотор энерги чинь хөглөгдөөд гадагшаа ингээд урсаад өвөлдөх байтал дотроо зөрчил үүсээд байхлаар энерги нэгээ хөнөөгд хамаг эрчим хүч чинь дотроо ингээд үгүй болчиход байгаа. Тийм ээ. За хоёрт нь харилцааны их асуудалтай. Нөгөө miscommunication одоо эрүүл манлайллын тийм харилцааны соёл тогтоогүй байгуулга. Тийм ээ. Хар яр байдлаар эсвэл маш тодорхойгүй байдлаар үүрэг даалгавраа өгдөг. Үүрэг даалгавраа өгчүүд яг одоо нэгтдэг. Тийм ээ. Тэгэхээр ямар хүлээлт байгаа, манад ямар хэрэгцээ байгаа, ямар алсын хараа байгаа, энийгээ хэдний дотор яаж хийх вэ? Хийсний дараа сайн хийсэн бол энэ нь ямар стандартаар харагдах уу гэдэг тэр зохих шаардлагуудаа тодорхой хэлж өгөөгүй. Энийг хий гэдэг нэг өгчөж байгаа. Яаж хийх юм? Хизээ хийх юм? Тэгээд чи одоо ямар ч тодорхойгүй байдал. Энэ тодорхойгүй байдал үнэхээр хүнийг дотор нь ингээд тэгээд өөрөө жоохон ийм хүнээс айдаг, удирдлагаас айдаг бол нөгөө дарга дээр очиж асууж чадахгүй дотроо бугалсаар байгаад хамаг юм ингээд хайрын сайхан бүтээх энерги дотроо өөрийгөө идж идэг ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа байхгүй. Нэмээд байгууллагын өөрийнх нь тэр систем тийм ээ системийн тэр зохион байгуулалт бүтэц бас их нөлөөлнө. Одоо яг орчин цагт илүү их технологийн дэвшлүүд орж ирээд янз бүрийн автоматжуулалтууд явагдаад байгаа учраас их дажгүй болж байгаа шүү гэн тийм ээ. Ер нь бас нэг чухал хүчин зүйлсд бол burnout, маш их ажлын байран дээр burnout болоод байгаа бол тэр байгууллагын удирдлагын сэтгэл зүй одоо төлөвшөөгүй байна. Тэ өөрийнхөө гэр оронд болсон юмыг ажил дээрээ гаргана. Тэгээд тэр байгууллагын дарга ууртаа ороод ирэхтэл тэр чигээрээ байгуулах чинь айдас үүсэн шүү дээ, тийм ээ. Тэр айдас чинь дахиад хамгаалтанд орно, юу ажиллаа сайхан дэлгэр ингээд бүтээлч байдлаар хийх байхгүй болно, тийм ээ. Тэгэхээр хортой хизээ ийм дохионуудыг авч болох уу гэхээр магадгүй үнэхээр их үнэт зүйлсийн зөрчил мэдрэгдээд байгаа бол тэгээд тухайн байгууллагын удирдлагууд үнэхээр тийм одоо хүнийг хөгжүүлэх, таныг хөгжүүлэх сорилт өгч чаддаггүй бол тэг ёс бус юм хийдэг бол ер нь тэгээд замаа ботсон дээр тэг эндээ зөрчилд үүсээ таны дотор бухимдал үүсчин гэдэг чинь энэ бишээ гэдэг тохиог аваад байна. Тэр тохиог сонсоод холдох нь бас зөв байдаг. Хэдийгээр холдчихъя гэхэлэр яна цалин нөгөө гой боломжтой да. Тэгэхээр буцаад явах нь айцтайгаа нүр тулах нь шүү дээ. Үнэн дээр ийм мэдрэмжтэйгээр хийсэн ажил хийсэн болдоггүй. Очоод гэр бүл дээрээ хамаг бухимдал уурчин гарна. Гэрээхэндээ зориулах хэрчүүч энерги байхгүй байна. Тэгээд аяар бие өвддөг. Тэгээ яг хор тавдрын энэ судалгаа байдаг. Хор тавдар үүсээд мэдээж олон шалтгаанаар үүсэж байгаа. Тэрний нэг нь харилцааны асуудал. Тэр дундаа байгууллага дээр үүссэн
шийдэхэд хэцүү тийм харилцааны асуудал хүний биеийг маш хурдан өвтгдөг. Яг нэг юм 2-3 жил айгүй тэмэрч хүчтэй явж явах үедээ нэг ингээл өвдөж мөвдөөл янз бүр болохгүй айгүй л ирч хүчтэй хідэн цагт ч унтсан өглөө ирц эрэхтэй айгүй гойс ирдэг ч юм. Тэгээ сүүлдээ яг нэг юм бие өвдөөл бүр ингээл хашил одоо хөдөлгөх нь бүр ингээд өмнөх зунуудаасаа илүү их юм шиг мэдрэмж төрөөл юм л ол ингээл нэг юм ханаад үрчих гээд ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг энэ зорсондоо хүрэх гэж явхдаа бит хоёр илүү burn out гэдэг сэдв рүү орчлоо тий. Тэгээд энэ шинж тэмдгүүдийн тухай ярьж байгаа шүү манайхаа нөгөө зорсондоо хүрнэ гэжсэн чинь яагаад бахан ажлын талаар яриад байнгийг гайхчихж магадгүй. Зорсондоо хүрнэ гэдэг дотроо burn out яагаад болдго юм бэ гэдэг шалтгаануудыг бас яриа явж байна. Тэгэхээр саяны нөгөө ажлын тэр нэг юм одоо хортой уур амьсгалаас болоод тэр хорт хавдарч юм уу судалгаа байдаг гэж шít. Тэгсэн чинь гинт яг тийм жишээ гарчлаа. Тэгэхээр ер нь бол энэ эрүүл мэндтэй бас дахиад энэ burn out чинь шууд холбогдоод ирж байна шүү дээ тий. Дархлааны систем унаа их өвдөлтгий болно, толгой их өвддөг болно. Харилцаанд одоо айдсын төв амигдала тий сэтгэл хөдлөлийн төв чинь хит их төвчээд hyper vigilant буюу ингээд сонор сэргэг ийм байдалтай нүд тогтохгүй, анхаарал төвлөрөхгүй байгаа учраас ажил хийхгүй, ажлаа урагшуулж чадахгүй байгаа учраас дахиад өгшин, дахиад зогтон урагшлан хойшлуулна, шүн унтаж нөгөө ажлаа бодоо шүн унтаж чадхаа ойлно. Тэгээд нойр дутуу байгаа учраас дахиад нөгөө бие дээр чинь анхаарал төвлөрөхгүй, бүтээмжгүй, харилцаан дээр хар яр хийгээл эсвэл цугтаагаал хаалга хаагаал суугаал тий. Тэгэл юусоо бие чинь ингээд байгаа хэрнээ тогтож чадахгүй байдалд орчихно. Тэгэл нөгөө зүрхчин тухшээл, зүрхний юм ууж таавшрах хэрэгтэй болоод шүн хардаар зүудлээл, эрүүд ачигнаал тийм ээ. Эсвэл ингээл кортизол ихтэй гэхлээр ужиг стрессийн гормон байнгын ялгараал ингээл яваад байгаа бол гинт 3 цаг цочиж босч ирээл. Буцаал унтаж чадахгүй болоод орондоо орох гэхлээр унтаж чадахгүй болоод тийм ээ. Тэгэл хүл гарч нь хавагнаал. Нөгөө багтдаг байсан гутал мотал чинь багтахаа ойлоод нүүр хавагнаал. Ямар нэгэн шарах сорой үүсвэл тэр нь удаан идгээл. Тэгэхээр ерөөсөө л мэдрэлийн систем чинь дандаа л симпатик төлөвлөлтөө буюу дайрч давшдаг төлөвлөлт байгаад байгаа байхгүй. Парасимпатик амарч биеийн нөхөн төлжүүлдэг, тэтгдэг, эд эргэтнээ нөхөн сэргээгээд хорыг гадагшлуулдаг процесс явагдахгүй. Байнгын бэлэн байдалтай. Хизээ юу болох вэ гэдэг ийм бэлэн байдалтай яваад байгаа. Тэгээд анхаарал төвлөрөхгүй ийм байдалтай учраас толгой ажиллахгүй. Толгой ч манан бууцсан юм шиг байдалтай. Яг хүмүүс манан бууцсан гэж ярьдаг. Толгой ажиллахгүй нь манан бууцсан. Хүний яриа ойлгохгүй. Хуралд суугаал нь бичээлийг ойлгохгүй. Тэгэл эрүүл мэнд дээр чинь чих шүүгэж болно. Одоо тэний улаан хугацаанд стресс явсан юм чинь tinnitus гэдэг чихний чих шүүгдэг. Чихэнд дуу сонсогддог болсон байдаг. Нүдний хараа муудна. Тэр харшил экземиа ихсэж болно. Тэгээд энэ болгоны цаана дахиад л яг үгүй гэж хэлж чадахгүй тий үнэт зүйлсээ ажилтайгаа холбосон байна үгүй гэж хэлж чадахгүй байна хэл хязгаар өөрийн гэсэн орон зайгаа хамгаалж чадахгүй өөртөө бат зогсож чадахгүй байгаад байна энийг алдчихвал муу юм тохиолдчихно мөнгөгүй болчихно тий үнэндээ би ингээ бүх юм хаяад орхиод амарч үтсэн байхгүй юу шаал худлаа тэрнээсээ дор байдалд орд юм билий тэгэхээр сайхан амраал суусан чинь нөгөө хамаг кортизол нь биеэр шахагдаал бараг л бачуураад авчтаал бараг галзуурах шахуу болох гээд штэ. Тэгэхээр хит ажиллаал хит амрах гэж үзээл ингээл хоёр туйлд яваад байгаа байхгүй. Тэгэхээр ийм burnout-тай хүмүүс бол ингээд ямхаар баг багаар амралт хийгээл зөөлөн урсгалыг оруулаад бие сулалж үзээл, амьсгалаа сулалж үзээл, ажлын байран дээрээ аажмаар таатгарах. Шууд өөрийгөө таатгаруул зогсоож болохгүй. Учир нь нэгэн цагт таны бие яах нь ингэж давшиж зогсолтгүй урагшилж ээж, гүүж ээж, тэмцэж ам гарсан. Энэ үнэхээр ажилдаг, миний амийг хамгаалдаг гэдгийг би чинь мэддэг. Энэнд л итгэдэг байгаа байхгүй.
Тэгтэл тэр итгэдэг болдог юм ин уушлаараа чи ингээд зогсохгүй болохгүй наа гэхлээр чинь шууд зогсолт хийхлээр чинь нөгөө амиа хамгаалах хамгаалтын механизм байхгүй болоо шууд орсол төлөв рүү ороод готрол ингээд унчих гээд байгаа тий. Энэ амиа хамгаалах чинь зөв. Ингэж ажиллах чинь сайн байна. Угаасаа энийг л сурсан. Ингэж чи өдөө зэрэгтэй яваа. Зүгээр л баг зэргийн тэ эдэсээ таатгаруулах, тижээгдэх, тэтгэгдэх тэр боломжийг орон зайг нэг олгооч л гэсэн ин тохоо өгөөл ингээл ахлаар аяа сулраал. Тэг бүрэн нааттай хүмүүс зориулж яхаа би богино хэмжээний бяцхан хөтөлбөр бол гаргах санаа байгаа. Энэ бас үнэхээр чухал сэдв биш үү? Түрүүн burnout гэд ярангууд бүр өөрийнхөө тэр бид ирээд байгаа дохиогч анзаарахгүй зүтгээд идэм ээ штэ урагшаага ер нь. Тэг явж ийснэ бүр ингээд болохоо аваад бүр мэдрэхгүй байхын аргагүй дохионууд эрэхтэн л нэг хүй гэж ингээд зогсолт хийх гээд байдгаараа бид нар бүр нөгөө асуудлаад амжруулаад юм нөгөө зорсондоо өрөх мантай тэгээ шууд унаад өгдөг болох гээд байна тийм ээ. Тэгэхээр түрүүний болормон коучийн маань хэлж байгаа тэр шинж тэмдгүүд таны бие дээр илрээд байгаа бол тий манай подкаст сонсогчид маань дохио юм байна гэж хүлээж аваад түрхэн зур завсарлага аваад за бит хоёрын бас соматик эдгэрэл гээд подкаст байгаа. Тэрийг нэг сонсож үзээд тэрэн дээр дурддагч байгаа ганц нэг гоё дасгалуудыг хийгээд өөртөө гоё тэр тайвшрах орон зайг өгөх нь бас их чухал юм байна шүү манайхаа. Тэгээ тэр яг нэг юм өглөө босоод ирэхээр хавгандсан бүр ингээд би бүр түрүү ярьсан чи өөр төрөө шууд мэдрээд ирлээ шүү ингээд нөгөө гар мараа атгаж чадахгүй юм шиг нэг юм одоо юм хөөцсөн мэдрэмжүүд тий. Тэгээ ингээд толгой маш их талж өвддөг. Шүн унтангууд ингээд нөгөө тэр чигтээ ажлынхаа асуудалтайгаа одоо тэрийг унтчихин гэж хэлэхэд маш хэцүү ингээл тарих ажиллаад байдаг. Өглөө нь ямар ч амарсан шинжмүүс ирдэгч байт юм уу. Иймэрхүү нийтлэг шинжүүд та хэдэд маань илэрж байгаа бол түрхэн зур зогсоод би burnout болох гээд байгаа юм шиг байгаа, болчиход байгаа юм шиг үстэй гэд ингээд нэг бодоод өөртөө тэр эдгэрэл хийх эрх чөлөөг нь бас олгоорой гэж хэлмээр байна. Тэгээд burnout гэд гоё тэр богино сургалт хөтөлбөр дээр бол бүр гоё бас дэлгэрэнгүй дасгалууд, хөтөлбөрүүд, мэдээллүүд бас орох баха гэж бодож байна. За тэгэхээр хоёлаа burnout гэдгээ түр энд хүрч дуусгаад зорьсондоо хэрхэн хүрэх вэ гэд за тэгвэл зорилго ганцхан ажил дээр те карьер дээр байхгүй. За жишээлбэл би бодъё л доо. За нэг байрныхаа за нийтлэг жишээ аваад хоёлаа ярьж үзье те. Би энэ жил байрныхаа одоо лизингийг төлөө дуусгана гэдэг нэг зорилго байлаа. За тэгэнгүүт ингээд хүмүүст бол янз бүрийн зорилго байгаа те. Ер нь юу ч хийж болно ш том жижиг байж болно, урт богино хугацааны янз бүр байж болно. За хоёлаа нэг тийм жишээ авчи. Тэгэнгүүт хүмүүс за мөнгөө хадгална гээл те. Жохон орлогоо нэг бол ахиухан орлогоо нэмэгдүүлчихье. За зарлаа жохон танчиж гэдэг юм уу. За нэг тийм юм тавьж яснаа л эхний 1-2 сар за би бас өөрийгөө л яриад байна шнээс. Чихнийхэн бичээд одоо нөө Excel хүснэгтэн дээр ч гэсэн айгүй сайхан тооцч моцол. За бүгдээрээ өстө энэ зарлаа таны шүү манай шүү л явж гинэ. За тэгээл 1, 2 дахь 3 дахь сараас за ер нь ингэж амьдрах юм. Заавал ингээ ер нь зоригтой хөх хэрэгтэй ч юм уу те. Гээд нөгөө тууштайгаар тэр нэг тавиад байгаа зоригтой хүрхгүйгээр наан нь одоо бууж өгөөд байгаа юм уу, шантраад байгаа юм уу? Альсэл анханасаа л миний зориг шал дими зориг байсан юм уу? Мэдгүй. Тэгэхээр хүмүүсээс бас энэ төрлийн асуулт айгүй хэрдэг штэ тий. Нөгөө тууштайгаар яг ингээ зоригтой хүрч чадахгүй байна. Тэгэхээр би яаж тууштай байдлыг өөртөө бий болгох вэ гэдэг. Тэгэхээр ер нь тууштай байдлыг заавал хүчээр бий болгох ёстой юм уу? Ер нь тууштай байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу? Тэ? Юмыг сорж үзэх, тэгээд тууштай байх хоёр ялгаатай юм уу? Ер нь энэ нэг тууштай байдлын тухай биднэрт яг нэг юм гоё нэгдсэн нэг ойлголтыг өгөөч гэж бас хүсэж байна. За, энэ асуултыг би 2 ангилж хариулъя гэж бодлоо. Эхнийх нь бол одоо илүү манифесттай холбоотой. Манифест гэхэлэр одоо бид нар сайн ойлгодог болсон шүү дээ. Хүслээ биелүүлэх, магадгүй нууц зэрэгэд тэ. Манифесттай холбоотойгоор хариулвал зүгээр болоо гэж бодож байна. Хоёр дахь нь болохоор илүү зорилгодоо хүсэл мөрөөдлөө бүтээх дээр тууштай, тийм ээ. Тууштай хандах гэсэн утгатай байж болох юм. За, Солонгогийн нөгөө байрны мөнгөө цуглуулсан түүх болохоор мэддгээрээ яг оюун ухаанаараа боломжтой гэдэг аргаараа л байрныхаа зээлийг төлөх аргаа ботцсон байна шүү дээ. Оюун ухаанаар төлөвлөд ботцсон мөн үү? Би энэ дээр энэ бол байх ёстой мөн үү? Зөв байх ёстой зүйл.
Нэмээд энэ дээр би самада гэдэгээрэл энэ эдгэрэлтэй холбоотойгоор manifesting intention гэдэг үгийг утгыг оруулж өгмөр байна. Та энэ хорвоо дээр квант физик талаас ч тэр судалгаануудаас нь ч тэр эртний энэ бурханлаг сүнслэг багш нар ч гэсэн хэлдэг. Энэ хорвоо дээр уг нь бүх юм боломжтой. Үйлслийг тааруулж чадах юм бол бүх юм боломжтой. Тэр даруй нин дариж бүр бүтэх боломжтой. Гайхамшигч бий болох боломжтой гэж үздэг. За би байрны зээлээ надад хэдэн төгрөг хэрэгтэй байна. За 50 сая хэрэгтэй байна гэж бодъё л дээ, тийм ээ. Зээлээ хаахын тулд. Тэгвэл яагаад 50 сая дээрээ та хадгалахынхаа хажуугаар яагаад та manifesting хийж болохгүй гэж, intention хийж болохгүй гэж. Ерөөсөө энэний нууц нь үйлслийг тааруулна гэж байгаа. За эхлээд одоо энэ чинь доктор Joe Dispenza ууч заадаг интернетээр дүүрэн зөндөө энэ талын мэдээлэлүүд байгаа шүү дээ, тийм ээ. За энийг маш энгийнээр илэрхийлэх юм бол өндөр дээд үйлслийн сэтгэл хөдлөл баялагийг тань руу татчихийдэг. Таны авра орчин чинь ийм гар аллах зайд ийм авра орчин байгаа мөн үү? Энэ орчин зай чинь таны зүрхнээс ямар сэтгэл хөдлөлийн үйлдэл гарч ийн тухайн мөчөд дүүрэн байх уу, сул байх уу, үгүй юу гэдгийг шийдэж байдаг. Бид нэг аврагаа үзүүлээд яваад байдаг мөн үү? Авраа ингээд үзүүлэхэд яг тухайн мөчийн, тухайн үеийн тэр энергийн долгион л харагдана. Тийм ээ? Энэ бол дандаа өөрчлөгдөж байдаг. За надтай хамт та чин сэтгэлээсээ зүрхэндээ нэг талархах зүйлийг бариад үз. Яг энэ мөчөд би нэгхэн бяцхан зүйл талархыг гэвэл юу вэ? Бид нар хэлдэг амьд байгаадаа. Энэ мөчөд би амьд байгаадаа үнэхээр талархаж байна гэд. Тэгээд эрүүнээсээ доошоо буугаад анхаарлаа зүрхэндээ хандуулад биеэ суллаад амьд байгаадаа чин сэтгэлээсээ талархаж байна гэж хэлээд зүгээр л зүрхэндээ анхаарлаа хандуулаад суугаад үз. Эсвэл хайртай хүүхдүүдээ бодоод, хүүхдүүдийнхээ инээмсэглсэн төрхийг бодоод талархаад энэ үед таны амьсгал суларч байгаа. Зүрхэн чинь арай дүүрэн мэдрэмж төрж гэнэ үү? Арай цээж дүүрэн болж байгаа. Тэгээ зүрхний цаг. Тэгэхээр эн чинь дүүрэн мэдрэмж. Дүүрэн мэдрэмжээс дүүрэн байдал бий болдог. Тэр таны авах гээд байгаа тэр эд баялаг байдал чинь физикал бодит байна уу, бодит биш байна уу, хүрх гээд байгаа тэр гой сайхан юм чинь тодорхой үйлдэлд байгаа. Харин зүрхэндээ тэр үйлдэлийн эрчим хүч, сэтгэл хөдлөлийг ингээд бариад тэрэнд үйлдэлээ тааруулчих. Тэгэд энийгээ та өдөртөө санах болгондоо жижигнэр хийгээлээ. Тэ? За, энийг бүр тодорхой алхамд хэдүүлээ хуваагаад үзээ л да. Тэрийн доктор Joe Dispenza-гийн заадаг алхам. Тэ? За, 50 саяын би байрны зээлээ хахын тулд надад 50 сая хэрэгтэй байна. Зорилго. Хугацаагаа тавьчих. Тэдэн сарын тэдний дотор гэд хугацаагаа тавьчих. Тэгэнгүүтээ доор нь энэ 50 саяыг аваад би байрны зээлээ хааж байгаа үед банкн дээр очиод маа гэдээ өгж байгаа үед надад ямар сэтгэл хөдлөл мэдрэмж төрөх үү? Тэрийг одоо биччих. Би ёстой өөрөөрөө бахархан маш гоё баяр хөөр төрн дарамтнаас алцсан хүн байна, тэ? Бүр ингээд чадах юм байна, болох юм байна. Ямар гоё вэ гэдэг юм мэдрэмж төрнө. Тэ хүн жаргалтай байна. Юу гэдгийг тэ? Тэгэд үнэхээр элбэг хангалуун мэдрэмж төрнө гэд. Гэд 3-4 сэтгэл хөдлөлийг биччих гэнэ. Тэгэл ирэх өдрүүдэд өдөртөө өглөө босч ирлээ, орон дээрээ суулаа, анхаарлаа зүрх рүүгээ буулгалаа. Нөгөө сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх ямар нэгэн үйл явдал тэр нь одоо ядгийн хүүхэд чинь таныг ирээд тэрсэн, чамд сайхан хэлсэн, нэг гой байгальд гараад цэлмэг тэнгэрийг хараад дээшээ хараад хэвтчихсэн үе, ээж авдаа эрхэлжсэн үе,
бид нарт чинь ийм сайхан дурсамж дүүрэн байгаа ш. Тэрийг л эргэн санана гэсэн үг. Тэгээд эсвэл хин нэгний харцанд би чамаар бахархаж яана гэдэг өргөө тэрүүлээд ингээд ингэжсэн үе. Эсвэл би чадахгүй байсан зүйлээ чадаад би чадчихж ш. Ямар гоё вэ гэд баярлж исэн тэр мөчөө эргэн санаад тэхийн төдөд нөгөө сэтгэл хөдлөл чинь бие дээр чинь амьлна. Тэгэхээр н тэр сэтгэл хөдлөлөө бараал аль болох удаанаар бараал. Тэгээд барьсныхаа дараа нөгөө 50 сая маа гэд гарт ороод ирж байгаа. Очоод банкн дээр тушааж байгаагаа яг бодтоор төсөөлөлдөө харж байгаа. Тэгэд энэ дасгал чинь 2 минут л орж магадгүй тий. Энэ 2 минутын энэ дасгалыг өглөө босч ирж хийлээ, өдөр цайны цагаар хийлээ, орон онцгой хийлээ. Тэгээд нэг яваад аз. Хизээ биелэх бол ямар аргаар энэ орж ирэх бол би мөрөөдө тоглоод олчдсон билүү. Нэр мөрөөдө тоглосон чинь нөгөө 50 саяын шууд юу ороод ирчих واخ гэл ертөнцийн өмнөөс та өөрөө оролцож шийдэж тийм ээ. Ёс бус аргаар энийг олох гэж амархан байлгах гэж зовх хэрэггүй. Зүгээр л энэ бүхэн надад өгөгдсөн гэдгийг өдөр болгон өдөрт 3 удаа итгэвчүүлээд тэгээд аль хэдийн чи 50 саяыг ороод ирсэн юм шиг өдөртөө амьдраад л бай. Тэр сэтгэл хөдлөлийг итгэвчүүлээд л бай. Тэгээд юу болох нь харъя. Энэ айгуу гоё. Тэгээд юу болох нь харъя л да. Сониуч байдал. Ингээд явхад үнэхээр одоо хүмүүсийн төвхийг сонсоход чээр үнэхээр сонирхолтой, хачирхалтай, гайхамшигтай зүйлс тохиолсон байдаг. Би өнөөдөр подкаст ингээ бичиж сууж байна. Үгүй энэ хаасан Канадад уулын мухарт өөрийгөө ингээ бичих гэж ингээ зовж явахаар нэг сайхан бичлэг хийдэг чадварлаг хүмүүс хүрээд ирээд хийгээд өчвсэ гэж бодож исэн чинь Торонтод нэг сайхан мэргэжлийн зураглалт залуутай уулзаад танилцаад манай нөхөр надад маа гэд авчираа танилцуулаад би олоод ирлээ гэд. Тэгээд ингээд бичлэг хийгээд сууж байгаа аахгүй те. Та бүхэн чанартай мэдээлэл хүргэх гээд. Тэгсээс зүүмээр л бичиж явцдаг байлаа штэ. Тэг би тэрний төлөө олдох болов яах вэ санаа зовоогүй. Зүгээр л би өмнөхөө хийгээл ороод ирэндээ гэж бодоол байж исэн хэдхэн сарын дараа Google ороод ирчих واخ. Хүмүүсийн хувьд бол сонсоход бол бас зарим нэг талтай айгүй энийг нөгөө хүлээж аваад амьдралдаа хэрэгжүүлж явдаг. Нөгөө талдаа одоо яг бит хоёрын ярьж байгаа зүйлийг сонсоход нэг тийм удлаач юм шиг тэр сонсогддог штэ тий. Тэгэхээр ямар төрлийн хүмүүс яг илүү одоо энэ төрлийн одоо хорвоо ертөнцид даатгах ч юм уу тий энэ зүйлийг ингэж хаалттай хүлээж авдаг гэж та боддоггүй. Тэгэхээр тэгж авж байгаа хүмүүс одоо эдгэрэл хэрэгтэй байх гэсэн үг үү? Тэр хүний үзэл бодол одоо нөгөө судалгаа онл үтсэн практик нь өөр байгаад идэх юм уу? Энд дээр та нэг жоохон тавчхан бас мэдээлэл өгөөч. Хит их одоо рационал сэтгэлгээ хит өндөртөө мэдрэмжээ хаачсан байгаа хүмүүс энэнд итгэхгүй. Энэ бас худлаа санагдана. Зөвхөн хатуу хөдөлмөрөөр биеэ хөдлөгжөөж махарж иж билнэ гэж бодож байгаа. Тэгэхээр материалист үзэл нэг талаараа зөвхөн нүдэнд харагдаж байгаа гарт барьж байгаа зүйлс би итгэнэ. Гэтэл квант физик энэ ортны мэрэгэн ухаанд ч тэр нүдэнд харагдаж байгаа зүйл чинь зөвхөн энэ бодит ертөнцийн 0.1% шүү дээ. 99.99% нь энерги эрчим хүч. Энерги нүдэнд үл хазагдах, үзэгдэх ертөнц байгаа. Тэгэхээр ийм рационал талын сэтгэлгээтэй хүмүүс бол энэнд итгэх гэж бодох учраас магадгүй энэ нь өөрийнх нь хамгаалтын систем. Нэгэн цагт үл танигдах зүйлсд итгээд хөөрөөд баярлаад асар их сэтгэлээр унж гутарж исэн, гонсоож исэн үе зөндөө байсан байж болох байхгүй юу? Тэ? Тэр эдгэрэл хэрэгтэй байж болно. Нөгөө талаараа та дуршиж болно шүү дээ. Гэхдээ өдөрт нэг л 2 минут орох юм байна шүү дээ. Яах вэ? Дуршаад үзье л да гэж дуршиж үзэж болох байхгүй. Тийм ээ? Тэгээд дуршиж байх явцдаа тэгээд энэ яаж биелнэ гэж ингээл хөмсөд цангадал бодоол ярих юм бол хилээ суллаад, эргөө суллаад, биеэс эксрэл яах нь хараад үзье. Бие хилэмжөөр байгаа зү. Юу болох нь үзье л да. Гэт энэ толгооноосоо доошо буугаал
Би чаддаггүй маа гэх юм бол чадах нь үзээ л да. Гэл ямах жижигнэр өөрийгөө цорол тэгээд нээж болно аахгүй. Нэг амтыг авчвал болчихж байгаа. Тэгээд энэний чинь бүр амтыг авчихаар чинь тэгэж их сүртэй одоо сүртэйгээр манифест хийж интеншн хийхэ болчт юм байна л да. Гэхдээ угаасаа тэгэл нэг бичгийн төдийл биелчтэй юм чинь. Нэг цаг гаргаж бичээд явах та тэгэл амьдралаараа тэгнэ ингэн гэл ярьж идэг тэгэл нөгөөх нь биелж л байдаг. Нөгөө буддагийн гүнханд ярьдаг шүү дээ. Сансан бүхэн сэтгэлчлэн бүтдэг гэд жинхэнэ нөгөө манифестрийн энерги эрчим хүчтэй болчихж байгаа. Үйлдэл нь нэлээд өндөр дээгүүр болчихж байгаа. Доошоо бараг ундгуу төрлөө, тэ? Унсан ч ингээд өөрийгөө өөртөө ингээд зөвсөлт хийгээд тусалж чаддаг болчихж байгаа. Тэгээд ирэхээр чи амьдрал тэр чигээрээ туршилтын талбар яах нь үзье, тэ? Асар их зориг, эрчим хүч, бүтээгч энерги гараад ирж байгаа. Тэгэхээр чи одоо би тэгвэл дургу бүр болохгүй байгаа энэ юмыг хаяад цоошин юмыг цоошноор эхлүүлээд үзье. Өөрийгөө туршаад үзье. Бүтээгээд үзье. Тэгээд тийм байхад чинь юун тууштай байдал, тууштай. Тэгээд байгалийн ритмээр өөрийгөө сонсоод ингэж харсан. Тэгэл тууштайгаар л явна штэ. Ер нь тууштай байдал гэдэг яг манайхаа ингэж бодоод байдаг. Нөгөө түрүүн асуусан асуултад хоёр ч удаа асуусан те хариулахгүй цутаагаад байгаа учраас хариулчих гэж бодлоо. Тууштай байдлыг махраал зүтгэл яг энэ ширээн дээр суугаал ахыг хэлнэ гэж бодоод байгаа юм. Тууштай байдал алдсан ч унсан ч дахин эргэж ирэх. Алдсан ч унсан ч дахин эргэж ирэх процесс. Процесстой итгэх. Үр дүнд биш. Үр дүн бол за уулын уулаар явах. Уулын ороод гарах нь бол миний одоо амжилт одоо миний харж байгаа зорилго үр дүн. Гэтэл чи уулын ороогоо хараад нөгөө үр дүнтэйгээ ноцолдоод уулын ороод гарчвал ийм гоё юм болно да. Яана гарч чадах болов үгүй болов. Яана ямар урт зам бай даа ингэ бодоод байвал яах вэ? Үр дүнтэйгээ зууралдаад байвал яах вэ? Нөгөө алхмаа хийж чадахгүй дээшээ хараад. Тэ? Зүгээр л урдах замаа хараад нэг алхмаа хийгээл өнөөдөр би алдаа гаргаад 2 алхам ухарсан ч маргааш нэг алхмаа хийх. Энийг тууштай байдал гэж байгаа. Хоёр дахь нэгдүгээр тууштай байдлын нэг нь процесстой итгэж өдөр тутам нэг юмаа давтан хийх. Үнэн дээр нэг юмдаа төгс төгөлдөр мастер болъё гэвэл тэр уйтгартай юмыг нэг өдөр болгон давтан хийхэд байдаг. Амжилт үнэндээ ганцхан дуртай юм хийхэд байдаггүй. Дуртай юмаа хийхэд явцдаа та бараг 80% дургүй юмаа хийнэ. Би энэ санхүүгийн асуудалд үнэхээр оролцох дургүй. Одоо оролцохоос өөр аргагүй. Байнгын тэр тоомоо санхүүгийн юмнуудыг хийнэ. Гэтэл миний 20% миний дуртай ажил. Мөн дуртай юм. Тэгээ 80% дургүй юмыг хийнэ. Тэгэхээр энэ бол ингээд хар цагаанаар будагдах зүйл биш те. Хоёр дахь нэг тууштай байдлын маш чухал зүйл бол түрүүн дурдгдсан физик биеийнхаа сэтгэлийнхаа хэрэгцээг та хангах. Таны бие сэтгэл хоосроол туйлдаал ирвэл амрах цагтаа амарч бүтэн 6-аас 7 цагийн нойроо авах, 8 цагийн нойроо авах. Идэх цагтаа идэж ууж, наран гарч, агаар амьсгалж, байгалийн амтан гэдгээ мэдэрч, нарны эрчим хүч, сарны эрчим хүч энэ байгалийн ритм, биологийн ритмтэйгээ төгөхгүй бол уучлаарай таны нөгөө амжилтанд хүрэх тууштай байлгах процесстой итгэж орж ирэх тэр машин чинь эвдрээд унчин юун тэр тууштай байх үгүй бол. Тэр самада гэдэгрэл таныг биеийнхаа дохоог сонсоод өсөж, цангаж, цадлаа, ядарлаа, туйлдлаа, сэтгэл өвдлөө, гунлаа, уурлаа энэ бүх тохоог сонсоод зөв цагт нь зөв үед нь өөртөө хэрэгтэй юм хэрэгцээгээ хангаж өгч сурахыг зааж өгч байгаа. Тэгснээс туйлдчаад хин нэгэн лөө чарлаад намайг авраач гэд хашгираад авах ш тийм ээ. Эсвэл бүх юм хожигдсан хойно, өвдсөн хойно тэгдгэл байж, ингэдгэл байж толгоогоо ингээ шаах ба штэ. Тэгэж болно л да. Тэр бол ингээд амьдралын маш гоё эргэлт хийх мөч байх болно. Тэгэхээр нөө байгалийн ритм гэдэг маш гоё үг бас эндээс гарч ирж байна тий. Nice.
За энэ дээр сайн нэг manifestation энэ төр гэж ярьсан чи. За энэ дээр бол зөндөө ингээд гой гой юмнууд байгаа. Гэхдээ миний нэг амар сонирхолтой санагдаад байдаг хүмүүс дээр анзаардаг нэг зүйл болохоор зарим хүмүүс одоо ингээд хэвтий. Жишээлбэл би ингээд айгүй тийм эрэгтэй хүмүүсийг татах тал дээр аяастай ч гэдэм үү те. Ингээл угаасаа ингээл надад дандаа ийм одоо зөв хүмүүс, зөв эрэгтэй хүмүүс татагддаг. Харин нэг мөнгөний тал дээр л би нэг жоохон азгүйч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр хүнийг одоо тийм хүнийг за зүгээр жишээ штэ те. Зарим хүмүүс жишээлбэл ингээл үл хөдлөх мэдлэгийн салбарт байр нааша цаашаа зохицуулаад зарж марах бол асуудалгүй штэ. Надаа ингээл угаасаа ингээл одоо миний хүсэж байгаа байр үл хөдлөх бэлэн ингээл энд тэнд олдож идэг ч гэдэг юм. Ингээд зарим хүмүүсийн үед зарим юм амар амархан. За тэгээд дээрэс нь зарим юм нь айгу хэцүү байдаг ч юм уу. Тэгэхээр энэ нь одоо тухайн хүн нэг зүйл дээрээ тэр манифест хийх тэр чадвар нь өндөр байна гэсэн үг юм уу? Аль эсвэл тэр нэг одоо өнгөрсөн дэх тэр одоо түүхтэй холбоотой байд юм уу? Тэр нэг амар сонио. Одоо зарим зүйл дээр айгу азтай, тэрэндээ өөр амар ихтэй. Аль эсвэл өөрөө тэрэндээ ихтэй байгаа учраас ороод тэрийг өгөөд байгаа юм уу? Тийм шүү дээ. Би хайрлагдах хэрэгтэй. Тийм. Харилцаан дээр бол ерөөсөө тийм сайхан хайрлж чаддаг хүмүүсийг татж байгаа бол би угаасаа хайр татам. Хайрлагдах хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэгээ тэр хайрыг амсаж өссөн. Би чинь тэрийг мэддэг. Мэддэг учраас тэрийг цацраадаг. Тэгээ тийм төрлийн хүнийг татдаг байж болно. Мөнгөтэй болохоор мөнгөтэй холбоотой асуудал зөндөө олон удаа үүсчихсэн. Мөнгө дандаа ингээ стресс үүсгэжсэн. Тэгэхээр бидээ тийм мөнгөтэй холбоотой хаалтууд байдаг. Тухайлбал мөнгийг та нэг гар дээрээ баруун гар дээрээ тавиад үз. За баруун юм уу зүүн юм уу нэг гарын дээрээ. Тэ? Тэгээ нөгөө гар дээрээ мөнгөтэй холбоотой тийм ямар сэтгэл хөдлөл үүсэж байна. Тэрийг тавиад үз. Мөнгө. Тэгээд энэ хоёроо ингээ нийлүүлээд бариад үз. Тэ? Ингээд ихэнхдээ ингээд сонсоод үзэх юм бол мөнгөтэй холбоотой асар их сөрөг сэтгэл хөдлөлтөй байгаа дайвал тэр мөнгө чинь ирсэн ч буцаал гараа авчдаг. Эсвэл буруу замаар орж ирдэг. Эсвэл үгүй болчдөг болчихж байгаа. Тэр самаатик гэдэгрэл мөнгө бол зүгээр л юм энерги байдаг л юм. Мөнгөтэй холбоотой чамд ямар чангарал, ямар зууралдаан, ямар трома байна. Тэрийг ингээд салгаж тусад нь олгох. Мөнгө бол мөнгө юм аа. Миний энэ сөрөг сэтгэл хөдлөл, миний энэ юм бол энэ юм аа гэд ингээд салгах. Literally яг утгаараа ийм салгалтууд хийдэг. За одоо мөнгийг одоо юу гэдгийг айцтай холбоцсон. Мөнгө байхлаар цагаан хилам одоо дээр үед чи мөнгө ховор байсан те. Цагаан хилам хүний шунал орж ирээл хүүхдүүд өвдөөл муу юм тохиолдчихдаг гэсэн тийм одоо бид дээр юм код усцсан те. Тэнгүүд мөнгөө нэг баруун гартаалтаа тавьж агаад цагаан хилам нөгөө аюул гэдэг ингэж хойлонгийн тавьж агаад амьсгалаа илгээгээл багаар ингээл холдуулаа. Тэгэл зай үүсэх тусам юу болж байгааг ингээл анзаараад. Тэгээд энэ хоёр гарын хоорондох зайг анзаарах. Тэгээ магадгүй харц чинь мөнгө рүү явж гинөө, энэ лөө явж гинөө те. Биеийн хилэмж юу байна гэдгийг бас ингээ анзаарах. Тэгээ ингээ холдуулах тусам та таашраал, аажмаар таашраал, сулраал ингээ тайтгарч байвал нэг талаараа салгалт явагдчихж байгаа. Мөнгө бол мөнгө юм аа. Зүгээр хэрэглэгдэхгүй юм аа. Энэ хорвоо дээр сайн сайхныг бүтээх хэрэглэгдэхгүй юм аа. Энэ айдас хүйдэс ичхүүр гэмшил цагаан хилэн бол одоо юу гэдгийг те зүгээр юм байдаг юм аа. Салчиж байгаа. Тэгэхээр мөнгөийг гэх мэтчлэн ийм самад гэдгэрлийн алхмуудыг юмнуудыг хийж болно. Наадах чинь маш чухал гоё дасгал байна. Тэгээд манай подкастыг сонсож байгаа хүмүүс маань бас айгүй гоё ярих зураа, практикл бас дасгалуудыг зааж өгөөд шүү манайхаа. Тэгэхээр бас саяныхыг хийгээд нэг ч гэсэн асуултынхаа хариултыг бас олох боломж бүртгэнэ. За тэгээд хоёлаа зорьсондоо хүрэх гэдэг дээр бүтээмж гэдэг нэг сэдвийг нэг хөндөд тэгээд ерөнхийдөө энэ удаагийн подкаста өндөрлөе гэж бодож байна тийм ээ. За burnout-ыг ярьлаа. За ажлын байрны соёл руу нэлээд жоохон өндийгөөд бас ярьлаа. За тэгээд тэгвэл практик зүгээр амьдрал дээр бид нар зорилго тавихаар яадгийг гэдэг тухай ярьлаа. За тэгвэл одоо яг энэ бүтээмж гэдэг сэдв бол дангаараас мэдээж айгүй том сэдв.
Гэхдээ зорьсондоо хүрэх гэдэг өнөөдрийн сэдвтэ маань бүтээмжтэй байдлаас уялдах бах. За тэгээд сүүлийн үед бол одоо заавал өдөрт ингээл 8-9 цаг ажиллаал те тэрүүгээрээ ингэж бүтээмжтэй байна гэсэн үг биш байна. Одоо 4 цагт ч гэсэн өдөрт 4 цаг яг чанартай ажиллаад бүтээмж гарч болж ийнө ч гэдэг юм уу. Ингээл янз бүрийн за тэгэл зарим хүмүүсийн хувьд бол онгот нь орохоор айгүй шуурхаа ингээ ажилчдаг те. Тэгээ онгот нь орохгүй болохоор онготоо хүлээдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь яг бид нэр бүтээмжтэй байж ижил одоо зорьсондоо хүрэх байх гэж би зөвөр бодоод байна л та. Энэ бүхний эцэст гэдэг шиг. Тэгэхээр ер нь яг бүтээмж гэж яг юу юм тэгээд өндөр бүтээмжтэй байх зорьсондоо хүрэх хоёр холбоотой мүү? Холбоотой бол энэ бүтээмжээ бид нар ер нь яаж ингэж одоо нэг хэлбэлцэл барих юм уу? Эрчимтэй байх ёстой юм уу? Мэдхгүй. Тэгэхээр энийг танаас асуумаар байна. За баярлалаа. Тий, олон хүний сонирхтой сэдвэл дээ. Бүтээмж гэдгийн цаана яг peak performance гэж нэг үг байгаа. Байнгын өндөр бүтээмжтэй байна гэдэг бол боломжгүй зүйл. Ер нь энэ хороо дээр бид нэр ганцхан ажил хийх гэж төрөөгүй шүү дээ. Энэ соёл иргэншсэн нийгэм үүсгэхээс өмнө чинь хүн зүгээр л сайхан амин зуулга зохицуулаад тэгэл тэр чин амин зуулга зохицуулах төлөө төлшөө бэлтгэх чинь бараг ажил байж таараад тэгэл байж идэг тийм ээ байгалийн жамын дагуу амьдарч ирсэн байгаа. Гэтэл одоо бүр технологи үүсэх тусам улам илүү соёл иргэнших тусмал улмал бүтээмжтэй бай, яаж бүтээмжээ сайжруулах вэ гэдэг. Гэтэл хэдэн мянган жилийн өмнөдөө харьцуулбал бид нар бүр хэдэн мянга дахин илүү бүтээмжтэй байгаад байна. Хитрхи их юм хийгээд байна мөн үү? Зүгээр л яг амьдрч чадахгүй байгаад байна тий. Тэгээ амьдрч чадахгүй болохоор чинь нөгөө жирийн ганцхан ажиллах гэж төрөөгүй тийм ээ бусад хэрэгцээнүүд чинь хангахдахгүй удаа яваад ирэхлээрээ стрессийн төлөв рүү ороод тийм ээ тэгээд маргааш нь илүү толгоос сэргэх илүү их бүтээч энергиэр дүүрэн байдлаар цаг золбоотойгоор нөгөө онготтойгоор ажиллаа хийх боломж ирч хүчгүй болчиход байгаа. Тэгэхээр өндөр бүтээмжгүй гэдэг бол онлоороо ерөөсөө 30 минут таг төвлөрч суугаад бүр тэр чигт 20 минут гэж заадаг. 20 минут таг төвлөрч суугаад 10-аас 15 минут амраад цонхоор хараал, ус уугаал, доороо өсрөөл, янз бүрийн хөдөлгөөнүүд хийгээл, гараал, агаар амсгалаад, наранд гараал. Тэгэл буцаж ирээл дахиад 30 минут суух. Цаг болон 90 минут болон түүнээс дээш нэг суудал дээрээ удаан суух үед маргааш нь эрч хүчтэй ажиллах чадамжаа алдчихдаг. Тэгэхээр удаан хугацаанд тгээ явчих юм бол туйлцаар бие сэтгэл чинь туйлцаар байгаад ерөөсөө суудал дээрээ суугаад бүтээмж гаргадаг байдал нь багасчихж байгаа. Тэгээд ажлаа хоош тавиад байгаа, цугтаагаад байгаа. Тэгээ нөгөө онгодоо хүлээгээд байгаа байж болох нь шүү дээ. Тэгэхээр жинхэнэ бүтээмжтэй байдал бол амрах чадамж. Зогсолт хийх чадамж. Тэгээ зогсолт хийхдээ зүгээр нэг уцаа барьж аваад ингээл хүлээгээл хараа суучдаг шүү дээ. Босоод биеийг хөдөлгөх. Үнэндээ бид нар чинь амтан шүү дээ. Амтан чинь хөөх юм уу муур нохойг аваачаад компьютерийн өмнө ингээд суулгаатаа гэвэл яах бол тээ. Яг л муур нохойтой адилхан бид нар амтан байгаа байхгүй юу? 90% бид нар амтан. Гэтэл хөөрхийн амтны чинь өстө хүчрхийлж агаад, сургаж агаад ингээд сулгачж байгаа шүү тийм ээ. Гэтэл нөгөө амтналаг хэрэгцээ чинь дотроос чинь нэхэгдээд идэг, агаар амсгалмаар байдаг, наран гармаар байдаг, ус уумаар байдаг, шимэр байдаг тий. Тэгээ соёл иргэнсэн нийгэмд чинь бүтээнжтэй байх гэж байгаа гэж яагаад шээсээ хаагаад одоо түүрчлэн ганцхан гэртээ ирээ шийдэг гэдэр болцсон байдаг байхгүй. Гэртээ ирээл ганцхан шийдэг. Ажил дээрээ шийж чадхаа болцсон. Тэ ерөөсө байнгын юм чангаралтай юм болсон. Тэгээд гэртээ ирээд нөгөө гэрийнхэнтэйгээ сайхан харилцах байхгүй. Шууд шээлээ биеийн тамирлаа, унлаа, буудан дээрээ унлаа, зургтаа үзлээ, пим яваалаа, пуф гэд унаад өгч байгаа. Тэгээ маргааш нь ажил дээр очиод чангараад инглээ. Тэнд яг өөрийн та жинхэнэ үйлчлэлээрээ, жинхэнэ өгөгдлөөрөө дүүрнээр тэр ажлыг өндөр түвшинд чанартай хийж чадчих нь чадахгүй. Тэ би сая 11-12 сард
burnout болохоо шахсан. Тэр нь яг үйлчлүүлэгч нарын тоо ихсээд өөр хүнд шилжүүлэх боломж сул байгаа, дэмжлэг авах сул байгаад нөгөө хүмүүсийн маань кейс нь жоохон ээдрээтэй байж таарад нэмэлт судалгаа хийх хэрэгтэй болоод тэгээд уулзалтаас уулзалтын хооронд амралт авдаг. Уулзалт нэг өглөө 3-4 цаг хэлээ, өдөр сайхан өөрийгөө сэлблээ, амарлаа, гадуур алхлаа, хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөлөө, орой хоолоо бэлтлээ, амьдралаа, өөрийгөө услаллаа. Энэ бүх юмд доголдол үсээд ирсэн чинь туйлдаад эхэлж байгаа. Туйлдаад ядраад эхэлсэн чинь маргаашийнхаа уулзалт руугаа орохдоо бараг уйлаад миний бие бараг уйлаад яаж одоо энэ уулзалтуудыг дуусгана гэдээ орж байгаа байхгүй. Тэгэд өөртөөгөө зохицуулалт ингээд хийгээд тусалсан ч нөгөө хүнд би 100% өөрийн бүтэн энергитэйгээ уулзаж чадахгүй, нөгөө хүндээ бүрэн үйлчлэгээ үзүүлж чадахгүй арга цаагаад өнгөрөх. Тийм тохиолдлууд гарч ирсэн. Тэгээд тэр сорилтоос үүдээд хүй энэ их ачааллыг би хуваарлмаар байна. Би ганцаараа ингэж амьдрмааргүй байна. Би бас ингэж ажилламааргүй байна. Би амьдрмаар байна гэд. Тэгэхээр яг самадаг эдгэрлийн энэ хийж яваа, өөртөө хийж яваагийн давуу тал нь яг burnout-ын шинж тэмдгүүдэд анзаараа зогсоод болий. Өөрөөр амьдрий. Ямар өөрчлөлт хийж болох уу гэд бодоод сонголтуудыг оруулж хийгээд бүтээлч байдлаар шийдэж эхэлсэн байхгүй. Тэгэхээр таны мэдээж орчин нөхцөл тэр боломж бас хамаар нийгмийн нөхцөл байдлаас хамаар над шиг ингээд хурдан шийдэж чадахгүй байж магадгүй л дээ. Гэхдээ энэ тохиолдолд та ятаж компьютероос нэг цаг тутам босоод доороо үсрээд бидэд тусламж үзүүлээд өглөө ажилдаа ирж явах хувцастай ядаж нэг нарны гэрлийг бидэд тусгаж аваад тэгээ зөвхөн кофегаар арга цагаад ахын оронд усаа уугаад, витамин минералуудаа уугаад ялангуяа их бүтээмжтэй их шахуу ажиллах шаардлагатай байдаг бол хоол хүнсэн дээрээ маш сайн зохицуултуудыг хийх. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх. Тийм байна. Маш олон зүйлс байна тий. Тэгэхээр одоо түрүүний ярианаас бид нар нөгөө хитрхи их бүтээмжтэй хүн байх гэж хичээх явцдаа бүтээмжтэй байдлаа бүр илүү устгаад байгаа юм шиг тий. Бүтээмжтэй л байх ёстой гэд нөгөө төвлөрөөд авах тусмаа бүтээмжгүй болоод байгаа юм шиг тий. Тэгэл нөгөө нэг хөөрхөн ярианууд ийсэн ш. Нөгөө сая нэг айгүй олон хоног амрахгүй гэл нэг юм болсон штэ. Монгол нөгөө цагаан сар болол тий олон хоног амрахгүй гэл тэгсэн чинь нэг залуугийн яриа амар модонд орохгүй юу. Тэгээ яасан гэсэн чи тэр залуу юу гэлээ те. Тэгэл манайхан чи ямар нэг тийм бүтээмжтэй хүмүүс биш. Олон хоног амарсан ч ялгаагүй, амраагүй ч ялгаагүй те гэж би гэлүү. Нэг тиймэрхүү утгатай амар хөөрхөн яриа. Тэгсэн чи тэр ингээд нийгэмд сошиал дээр айгүйх ингээд цацагдаад нэрээ бид нар нэг өчнөө цаг өглөө очивол ажиллаа хийх гэж те. Бөө юм болж нэг кофе цай тийшээ ийшээ гэл нэг суун. Тэгэл суух гэснээр нэг жоохон сууж яснаа л босчгаараа яваал тамхи татна гээл гардна гэдэг ч юм уу те. Тэгээ юм бүтээмжтэй байна гэд хит хичээгээд байгаа нь өөрөө бид нарыг бүтээмжгүй байлгаад байгаа юм шиг. Бүр ингээд бүтээмж гэдэг үгнээс заримдаа бүр нэг юм аймаар ч юм шиг те. Би бүтээмжтэй биш байна. Би ингээд завсарлаад нэг гараад сайхан нэг юмнаас тасраад нэг гой нарнаас ирчүүч аваад ороод ирхийгээ гим хийцэн юм шиг бүр сүултээ ингэж боддог болдог ч юм уу. Тэгэхээр энэ бүтээмж гэдэг үгийг бид нараас яг юм баланстайгаар ойлгохгүй бол бүтээмж гэхээрэл зогсоо зайгүй ажиллаад бүр ингээл те 20 30 40 80 за 90 минут суухад бол окей юм бэ штэ. Тэгэхээр подкастаа 90 минут л хийх ёстой юм байна. Ингээл амрах ёстой. Арай 10 минут хэтрүүлээд байж гэдэг шиг. Тэгэхээр энэ бүх юмыг нэг юм баланстайгаар бид нар бас бодох ёстой юм байна гэдгийг сая айгуу сайн ойлгоо сууж илаа. Тэгээд бүтээмжтэй монгол хүн өнтер гэл нөгөө бүтээмж гэдэг үгийг бид нар нийгэмд бас яг юу гэж таниулах уу? Бүтээмжтэй хүн байна гэдэг чинь яг юм зогсоо зайгүй ажиллаад өөртөө зарж хөлөө өгөхгүй, гэр орондоо ч харихгүй тий. Ингээд сууж байгаагаа бүтээмжтэй гэж нэрлэх юм уу? Энд дээр хүртлээс бид нар бодох ёстой юм байна да гэж бодоод сууж байлаа. Тэгээд хоёлаа ерөнхийдөө энд хүрээд яг зорьсондоо хэрхэн хүрэх вэ гэдэг подкастаа дуусгах тийшээгээ хандъя гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн энэ зорьсондоо хүрэх зорилгоч гэдэг юм уу?
За тэгээ burnout буюу ажлаас халшрах хам шинж гэж монгол хэл дээр орчуулад байгаа. За тэгээд энэ гоё бүтээгч энерги, байгалийн ритм гэд тууштай байдал гэх мэтчлэн маш олон сэдвүүдийг хөндлөө. Тэгээд хамгийн сүүлийн асуулт дээр бүтээмж гэдэг тийм одоо юутай маргаантай гэх юм уу? Уг нь бол их гоё үг байгаа даа тийм. Нэг яг зөв ойлгож зөвөр бүтээмжтэй байх дээр тэр биеийн ритмээ ажиглах тал дээр нэг баланстай байх энэ төр гэдэг юмыг бас хослуулахгүй болвол хит их ажил дээрээ л улаараа зүтгээд ахыгаа бүтээмжгээд бодоод бүх юмаа хайчаар эргээд тэр нь бидний унах, аз жаргалгүй байх, нөгөө нэг бүтээмжтэй байснараа юунд хүрэх гээд байгаа гэдэг тэрнээсээ одоо ухрах хүртэл тийм шалтгаан болж болох нь шүү дээ тий. Тэгэхээр Болормоо коучт маань өнөөдрийн энэ зорьсондоо хэрхэн хүрэх вэ сэдвийн хүрээнд ярьсан. Подкаста дүгнээд гоё нэг сайхан хаалт хийж өгнө үү гэж уурж байна. Хоёр зүйл бүр дурдаад өнгөрмөр санагдаад аль болох товчхон байхыг хичээнэ. Энэ ер нь бүтээмж гэдэг үг чинь тэр процессын ажил аж үйлдвэрийн 90-100-аас эхэлтэй юм шиг байгаа. Аль болох хүнийг робот шиг ингээ ажилуулж тийм ээ тэр хүний хэр хүн биеэрээ тэр робот шиг ажиллаж जैन тэр хэмжээгээрээ нөгөө үйлдвэрийн гарт сайн байсан учраас бүтээмжтэй байх гэдэг энэ юм нэлээд бидний соёл бүр генд ингээ сууч чадах шиг байна. Гэтэл одоо орчин үед чинь процессын ажлыг чинь AI технологи хийгээд хүчиж байгаа. Одоо харин илүү бүтээлч байх, шинийг сэтгэдэг байх, инновацлог байх, тэ юмыг том зургаар нь хардаг байх гэд нөгөө хүний сэтгэл хөдлөл мэдрэмж, мэдрэхүйтэй холбоотой бүтээмж шаардагдаж эхэлж байгаа. Тэгэхээр энэ юм чинь жинхэнэ бүтээлч энерги чинь эдгэрлээс, зогсох чадамжаас, амрах үедээ жинхэнэ амарсан шиг амрах тэр чадамжаас эхэлнэ. Бас нэг саад болж байгаа зүйл чинь нөгөө амрах үедээ амрахгүй байгаа даа. Уцаа авахаал, хоол ээж захта уцаа авахаал, тийм ээ нэг юм үзэл. Тэгэл амрах гал ингээд сууж исэн чинь нөгөө утас нь ингээд карманд яваал, байн шалгаал ингээд гүн тайтгарч чадахгүй. Ажлаасаа гараа явсан чинь ажил нь карманд нь яваад байгаа байхгүй тий. Компьютер нь карманд нь яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр чи нөгөө жинхэнэ гүн амралт таслалт болж чадахгүй. Дээрэс нь утасныхын дуун, компьютерийн дуун байнгын нээлттэй. Тэгэхээр байнгын юм сэрэмжтэй. Тэгээ гүн амралт авч чадахгүй. Амраад байгаа боловч олон хоног амраад байгаа боловч бүр сүултээ ядраад ороод ирдэг тий. Зугаалганд явахаараа бүр туйлдаад ороод ирдэг шүү дээ. Тэрэн шиг тэгэхээр өндөр бүтээмжтэй байхын цаана магадгүй жинхэнэ амралт гэж юу вэ? Миний би юг жинхэнэ амралт гэж хүлээн аваад услагдаад, дүүрээд, мэлийгээд, мишээгээд ороод ирдэг вэ. Тэрийгээ судалж нээж гаргаж ирэх. Миний хувьд бол нэг намрын зүйл нойр байдаг. Өч одоо 2 бяцхантай маш их ажлын ачаалалтай байдаг. Өдөрт би 4 цаг л ажиллахыг хичээдэг. Тэгээд нойроо аавна яг гараараа амьдралын үйл рүү ордог. Хоол хийх, аяа гугаах, тэгээд бүр ингээ хөлөө хөдөлгөөд алхах, мод очиж тэрвэрн агаар амьсгална, наранд гарна. Ингэснээрээ би зогсолтгүйгээр өмнөх ажлаа бүтээч энергээр дээд үйлдэлээр байнгын зогсолтгүйгээр гүйцэтгэх боломжтой болдог. Би онцгой нэгэн биш, зүгээр л би амарч чаддаг нэг. Хүмүүс надаас айгүйх асуудаг. Та яаж ингэж ийдээ ингэ. Тэгээ хүүхдүүдтэйгээ сайхан тэврэлдээ тоглоод, ороо эрэхт нь сайхан тэврэлдээд инээж ханаагаад хүүхдүүдэд тайвшруулаад цаг хугацаа амартаад тоглох. Гэтэ энэ нь ч надад сорилттой байдаг. Учир нь миний генэнд чи нөгөө бүтээмж чи өста цаг алдаад байна гэдэг юм гээ бичигдсэн байгаа даахгүй. Байж ядаал те. Тэгэл хүүхдүүдэд тоглоал ажил байж ядаал ингээл ороод амьсгалаа авлаа. Хаяа нэг зүгтах боломжийг олгоод хаяа нэг ажиллаж шалгах боломжийг олгоно. Тэгэл буцаал хүүхдүүдтэйгээ амрах боломжийг ингээл яг энэ ажил амьдралын тэмцэр амрах гэдэг бол мөнхийн ийм сорилт байна бах. Гэхдээ энийг эхлүүлсэн цагаас эхлэн танд нэх гоё өөрийн энергиэрээ хөтлөгдөөд бүтээж байгаа ажил үйлс аяндаа цэгцэндээ орж байгаа тийм мэдрэмж төрнө. Тэгээ та энэ дэлхий дээр
ийм гоё эрчим хүчтэй хөтлөгдөөж ease and peace тэ амар тайвнаар ая зөнгөөрөө бүтээх гэж хороо сайн сайхныг бүтээх гэж ирсэн үндсэнтэй нэгэн шүү дээ. Гэж сонсох төдийг л тайвширчлаа гэдэг шиг. Тэгээд үнэхээр гоё юм аа. Тэгээд яалтчгүй нөгөө чанартай амрах, чанартай нойр гэдэг ч юм уу тий. Энэ бүх зүйл яалтчгүй маш чухал байгаа. Тэгээд хоёлаа дараагийнхаа подкастаар нойр хөдөлч гэдэг юм уу тий. Яг чанартай амралт гэдэг гоё сэдвүүдийг бас хөндөж яриул илүү гоё бүр ингээд наривчлаад санаанууд гарч ирэх байх гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн зорьсондоо хэрхэн хүрэх вэ сэдвтэй подкастаараа маш олон зүйлийг хүндэх гэж хичээлээ тийм ээ. Тэгээд энэ бүгдээс энэ подкастыг сонсогч танд яг юу үлдсэн бэ гэдгээс комент хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Тэгээд дараагийн подкастуудаараа энэ нойр гүйдлийн тухай, чанартай нойроо хэрхэн авах тухай, ажил амьдралын балансч гэдэг юм уу, гоё сэдвүүдийг бас хөндөж ярих болноо. Тийм болохоор сонсогч танд бас яг ямар сэдв чухал байна гэдгээ бидэнтэй хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл хамт байсан сонсогчдоо болон Болормоо коучтой маш их баярлалаа. Дараагийн подкастаараа уулзцгаая. Түр баяртай. За түр баяртай. Эргээд уулзъя да.